Дэлхийн монголчуудын нийт радио 88-ны хуралдаан дээр сугаад харуулан сонсож буй эрхэм сонсч үзэгч таны энэ өдрийн ямар амгалан дахиалцгаая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн 14 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс ихийг сонсож илүү мэдээг сураатаагаар үдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгч танд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 3 дугаар сарын 10-ны баасан гарагийн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ Зандаа найруулагчаар Амгаланбаатарын ганц хүн ажиллаж байна. Өдрийн мэндүргээ Зандаа. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дархлаагаа дэмжих амархан боллоо ашигтай бактеритай амтд цэлцэгнөр за мөн дийдэж хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр баасан гарига та нэхэд бэлэн үү? Бид хоёр энийхэд бэлэн. За баасан гариг тий. За 5 өдөр болгон бид нар хөгжилтэй постууд гэдэг одоо ийм нэг тусгай дугаарыг хүргэдэг. Өнөөдрийн хөгжилтэй постууд бол одоо 10 дугаар одоо 10 дахь дугаар болчихж байгаа тий. За эхнээс нь явах. Эхлэе. За маргад эрдэнэ гэж залуугийн пост байгаа. За. За жилийн өмнө нилээд хүнд гэмтээд эмнэлэг твцсэн байна хөргөө. За. За тэгээд нөгөө судсаараа тижээл авах чинь их амар юм билээ. Хүн дээрч хөнгөнөрч бийцсэхгүй гинэ. За. За хэд хоног иймэрхүү маягаар л аж төрөн амьдарч байтал манай сахиусан тэнгэр ихч маань эмч маань зөндөө олон цагаан халааттай гой гой охтуудыг дагуулад орж иж яваа харагдлаа. Манай эмч ороод ирэхээр л тэр хавийн хүмүүсийн хөдөлгөөн ажиллагаан түргсээл ийш тийшээ үргэж тавьцаагаад байгаас улбаалаад дарга эмч юм байна гэдэг дүгнэлтэнд дөнгөж хүрчээд байсан. За. Тэрхүү үед манай эмч зөндөө олон цагаан халааттай гоо үзэсгэлэнт игч нарыг дагуулад орж ирсэн гинэ. За. Нөгөөдүүл чинь бөөндөө шууд намайг чиглээд ирлээ. Би амар дойдгор. Эднэр лав шинээр ажилд орж байгаа асрагч, сувилагч нар байх. Намайг яаж асрах, ямар юм тариа хийхийг хэлж өгч байгаа байлгүй. Би ч хүндтэй хүн юм да гэсэн шухааны бодсон шигэ хөвтөжсэн чинь нөгөө дарга эмч энэний хүнжлийг аваадахтай гэдэг үгийг сонсоод ямар амар цоцсон гэж санана. Бурхан би чинь дотоожгүй байгаа шүү дээ. 17 настай ичид зовхоо аль үжээ мэддэг болсон хүнд чинь ямар л олигтой санагдах вэ? Энэ юм чи ямар хөөдгөө авгаа гэж бодонгой хүнжлөө хуулуулчихгүй санаатай давуунаасаа ингэ чадлын хэрээр атгсан боловч тусыг ис олсон гэнэ. Ингээ хөөхий би ихээс төрсэн биеэрээ амар олон гой гой игч нарын өмнө үзүүлэн болон хөвтөж байх тэрхэн үз зүгээр хөх тэнгэр хөмөрчгсөн юм шиг л болсон. Нөгөөхөө гараараа таглах гэсэн боловч гараа өргөж дийлдэггүй. Жинхэнэ арчаагүй байдлын төөл болоод хөвтөж байхдаа өөртөө л гомдож байгаа юм чинь. Манай эмч эмнэлгийнхаа хэлээр Орос Монгол хэлээр баахан л юм ярьлаа. Би ямар яриаг нь ойлгох биш. Энэ явдал хурдхан дуусаасаа гэж бодоод нүдэ найдал чадхаараа хажуу тишээ хараад байгаа маа чаавас. Тэгсэн маргааш нь энэ явдал дахиад давтагдлаа. Гол нь би нөгөө нахин гэж тооцоолоогүй болохоор өөрийгөө зүхээ тооцоорлоо. Маргааш нь яаж хийж байгаа хурууга мүлхүүсээр байгаад хоёр гараараа нөгөөтгөө таглаж авчгаад их л дойдгор хүлээж хөвтөнгээ. За үүнээс цааш түүнээс хойш та нар миний нандин ганцыг дураараа харддаг цаг чинь өнгөрлөөд гах хэмээн ингээ бодоод баясаж байтал нөгөөдөл ч ороод ирлээ гинэ. За. Ядж байхад өдөр бүр өөр оюутнууд ирж намайг харна. Ядаргаатай. Би тэр үед эдгээр хотод дуустдаггүй олон юм бэ гэж бодож байсан баха. За тэгээд заншил ёсоор хүнжил хууллаа. Миний хоёр гар төлөвлөгөөт газараа байж байхыг эмч харангуйтаа нүдэн нэг сонь басна. Эн чинь харин сүрхий ирэмгийгүүтэй миний хоёр гарыг майч хийгээл хурууныхаа үзүүрээр өөрийнхөө хүссэн байралд аваачихж байгаа юм чинь. Түүнээс хойш би яаж тэмцээд нэмэргүй юм бэ гэдгийг бүр мөсөө ойлгоод Монгол улсын ангаах ухааны хөгжилд өөрийгөө үнэтэй хувь нэмэр оруулж байгаа азтай буянтай хүн дээ л гэж өөрийгөө зоригжуулж байсан даа гинэ. Йоо, илэг аваач. Энэ одоо бодвол нэрээ дадлагын оюутнууд л дагуулж орж ирсэн юм билүү дээ. Тэрнээс хойш нөгөө нэг эмчнэрийн үлэг чинь гээл солигдох үеэр нэг 7 хоногт нэг удаа нэгдэг өдөр даа ялангуяа ингэж бөөнөрөө нэг амар сүртэй орж ирдэг шүү дээ тий уулна. Тэ бүр өдөр болгоно. Сүүлдээ бүр тэг. За хангаах ухааны хөгжлийн төлөө энэ дэр. За миний пост Бат Эрдэнэ сандуу арагчаа гэдэг за манай радиогийн байнгын сонсогч та тэгэд бас нэг гоё юм хэлэхэд Бат Эрдэнэ маань нөгөө автобусны жолооч тэгээ бас нэг хөөрхөн яг тэр бригадийнхаа дарга юм шиг байна. Тэгээс өөрийнхөө ингээд бригадийнхныг бүгднгийн 88.3-ыг сонсоороо гэдэг гэсэн. Дарга юм ч гэдэг чинь дарга жолооч. Дарга жолооч. За одоогоос 20 шахам жилийн өмнө жолооны дамжаанд сурч байлаа.
Тэр үед нэг акцент машин 4 хүн дором замд дадлах гэдэг. Тэгээд 2 эрэгтэй 2 эмэгтэй голдуу нэг машинд хуваарлана. Багш нар нь ихэвчлэн хүнд гарууд байхад бол дором ороод хоорондоо маазарч тэр шав энэ шалгалтын устай ганц нэг юм зохицуулж одно. Тэгэхээр үлдсэн 2 залуу нэг эмэгтэйдээ заах маягтай өнөө хоёроо чирээд явдаг байхгүй юу? За тэгсэн зуны нэг их нартай халуун өдөр багш жаахан халмаг маягтай. За дором дууссан бол одоо сургууль орон чи бэр гээл манаа нэг хүүхэн рүү түлхүү шидэж байна. Багш журдаа суулаа үлдсэн 3 маань ардаа сууж өнөө хүүхэн маань хүрдний хар заларлаа да. Багш төв наран тавьсан бол цонхоо нэгэд яд юм сав юм хааш юм түлхүүрээ холихуулаа цонхооны бүтэж өглөө гэж байна. Манай хүн сандраад яг инээ огшаа тэнийг юм уу чи үдээ 12 тончоо түлхүүрээ холихож цон хурдна гэдэг. Түлхүүр олгоно гэдэг байна. Түлхүүрээ хагас эргүүлж асаахад бэлдэж юу хэрэг юм л та өгнө. Гэтэл манай хүн түлхүүрээ нүхэнд нэг сайн дүрээд гаргалаа. Холхуулж байгаа юм уу? Багшинууд томрон хилэнтэй хадлаа гайхсан харцаар түн рүү харахад манай хүн улам сандарч барьсан түлхүүрээ нүхэнд нь огцом хурдан гихш нааш цааш 2-3 оруулаад гаргав. Бид гурав харин судал дээр татаад унжчихсан. Багш амдаа өглөөл дурак миний багш инүүний шавь таарчтэй. Чи л ингэж холхиул юм багаас балаа өгөө яасан гэх. Алив чи бэргээд над руу түлхүү шидэж илдээ. Өнөө хэммэн холхиулдаг хоч зөөж наана инээд цаашаа улалцаар арай гэж жолооны дамжаад өгсөндөө хаяа тэргээ асаах юм нь өөр ирэхгүй холхиулдаг хинээгээ дурсаж нүүр дүүрэн инээдэг билээ гинэ. Чи ингэж жолооны курс төгссөн юм уу? Төгсөн. Хэдэн оны төгсөж юм? 2015-6 оны л. Би 2003 онд бас төгсөжсэн. Тэгээд манай Азийн зам гэдэг нь багш нэдсэн байхгүй юу? Тэгээ манай багш манай байранд байдаг. Тэгээ өглөө 7 цаг болохоор жолоонд нүүн дромдо гаргээд хаалга тогшиж орж ирдгээд би юм найстайгаа хамт амьдардаг гэсэн. Кармор өслөө. Тэгээд битээр гар нь хойлоо хамт сурдаг. Тэгэл бас яг нэрээ одоо бодоод тахны нэг юм акцент машин дээр 12 хүн тэгээд ингээд нөгөө нэг одоо ээлжиндээ 4 гарч яг нэрээ 2 эрэгтэй 2 эмэгтэй байдаг гэсэн юм байна. Би ямар ч гэсэн тэгээд нөгөө эхлээ машин авцсан. 16-нд. Би юу н машиныг үзий яддаг хүн штэ. Тэгээ ямар ч байсан нэг Грандиор гэдэг машин авцсан. Уулных гоё машин. Тэгээ нөгөө жолооны өмнө хэрэгтэй болчиход тэгээ жолоондоо суугаад тэгээ барьж байгаа. Тэгээ яг л нөгөө дургуун гэдэг юм л үнэн тохгүй. Тэгээ өөртөө нөгөө 2 дугаарыг нэг 20 милийн зандаа гэд нэр өгсөн. Яа чиг нэр шилжихгүй. Тэгээ 20 милээс хэтрэхгүй удаа тэгээ яваад юм. Тэгээ ухаасан надад ингээл нөгөө зүүн эргэж мэргээл ингээл байраа сольдсон шүү дээ. Тэр угаас надад ер нь энгийн үед ч нэг таагүй санагддаг. Тэгэл зүгээр 2 дугаарыг нэг яг ингээл нэг машины араас явчвал тэгэл 2 дугаарыг нэг 20 милийн цаатаа. 3 сард барьсан нэр. Тэгэл үнэхээр би стрессээр таарсан ингээд амар хэцүү юм билээ шүү дээ. Тэгээ шууд зарцсан тэр машина. Тэгээд манай дором нөгөө нэг амгалан дэдэг гэсэн. Тэгэл бид нар багшийн дэдээс гараад дором руу явж байхаар нэгээд ээлжлэл барил явж нөгөө нэг тэгсэн чинь манай найз өхөө барьцсан явж исэн чинь багш сая ямар тэмдэглэгээ өнгөрсөн гэсэн чинь нөгөө ангаар хүүхэд гэдэг нөгөө нэг ийм тэмдэглэгээсэн чинь манай найз өхөө барьцсан явж исэн. Сандарсан гинт асуусан чинь ясганы гүйж байгаа хүүхэд. Тэгээ өдрөөс нэг баахан инээлдчихсэн. За гоё дурсам сэргийчлээ. За маа нөгөө сонсогч Цэнгэл RB-г одоо нэг пост байгаа. За. Жохо уртж мод. 2008 оны энэ ч 15 жилийн өмнөх юм байна. 11 сард Бээжин Бангкокийн онгоцны нислэгт болсон явдал юм байна. Хажууд байсан гэрчүүд хам хэрэгтэн маань одоо амьд сэрүүн байгаа. За 10 гаруй жилийн өмнө ажлынхантайгаа ингээд томилтоор Таиланд явсан юм байна л да. Тэр үед нөгөө шууд нислэг гэж байхгүй Бээжингээр дамжина. Бээжингээс Шри-Ланк орох онгоцон суугаад замдаа Бангкокт нь буухарлсан байна. Тэгэхээр нөгөө замдаа Бангкокт буудаг онгоцтой цаашаа Шри-Ланк гэсэн. За анхудаа явж байгаа болохоор ингээд сэтгэл догтлоостой. Ядж явахд онгоц нь Boeing 777 гинэ. Сууж үзээгүй байсан болохоор бүр давхар баяр. Онгоцны үүшлэгээр л юу идэх вэ, юу уух вэ гэдэл. Тэгэхээр виски авч болох уу гэсэн. Тэгэлгүй явах вэ гихмээ. Гэл 50 г улаан Жонни хийгээд өгсөн гэнэ. Нөгөөт нь шууд гулгуулсан гэнэ. Дахиад авч болох уу гэсэн чи болгүй явах вэ ирхмээ гэд. Тэгээ ахаа 50 г. За тэгэхээр 10 гаруй минут болсны дараа дахиад виски авч болох уу гэсэн чи уушлаар одоо болохгүй гэсэн. Зөөгөө сууж байсан чинь хоёр стюардс нь duty free гिचгсэн ингээд хэрэг түрээд явж байр гэнэ. Тэгээ хятад Япон голдуу жуулчид нөгөө косметик аваад байна.
За тэгэл нөгөө тэрэгцэр хажууд ирлээ. Хит хитэн виски өрчгсөн байна гэнэ. Тэгэхээр 750-ийн улаан жооны хэд вэ гэсэн чинь $14 гэнэ. Пэш ийм хямдхан юм уу гэсэн чинь duty free-тэй ирэх мэ гэнэ. За очиод хүн амтнд задлахаа бодов. Ийм хямдхан юм дахиж олдооч үгүй ч. За хоёрыг авъя гэсэн. Тэгсэн ганц л байгаа. Гэхдээ та энэ нөгөө $24-ийн gold label-ыг авч олно 500 г та гэхээр. За тэгээ хоёуланг нь авъя гэд. Тэгээ хоёр вискигээ урдаа тавьчихаа сууж байсан чинь хажууг нь сууж байсан нөгөө бацайхан ахын нүдэн нөгөө вискин дээр соронцлаастай гинэ. За. Хашир бас нөгөө 100 г аваад тэгээ нэмж өгдөггүй. Дутуу бас могоон дээр тавьчихсан байж. Ах хуу тэсгээ байгаад. Нэгийг задлахгүй юм уу цэнгэлээ гинэ. Тэгэхээр тэгээл да алийг нуухай гэл. Жижигийг нь томыг нь арай барахгүй байх гэл нэг ах хүү хэлсэн байна. За сайхан газар үсгийн төлөө Boeing 777 суусны төлөө гэл. Тэгээ хав ойр байсан бүхнийг ууг шахаал дайлал 2 шил вискигээ дуусгаад бацайхаах унтаад өгсөн гэж. За тэгс яг Бангкокт газартлаа гинэ. Багийнхаа сэрээрээ ирж гэлээ бууя гэсэн чинь ямар реакц байхгүй. Тас явчихж. 20 минут харагдаж дуудлаа. Зайдаггүй. Хамаг хүмүүс нь буугаад цаашаа явах цөөн хідэн хүн суугаад үлдсэн. Өргөх гэж үзсэн гинэ. Даарахгүй. 180 см өндөртэй 100 кг. Гинэт шал дургуурсан гинэ. Хохин Шри-Ланкт очиж сэрээрээгээд тэг хаяа бууцсан гинэ. Тэгсэн стюардс нь та найзгаа авахгүй мө гэсэн чинь тэр миний найз биш. Тэгээ буугаад паспортын шалган дээр ингээд ойчирж исэн чинь араас нисэх буудлынхан нөгөөтгий чинь тахир дутуу хүний тэрэгцэр дээр түрээд авчираад өгсөн гинэ. Гар цүнхийг бас өвөр дээр нь тавьчихж. Хамгийн сүүл буусан болохоор шалган дээр хамгийн сүүлд орлоо. Нөгөөтгөө ингээд түрцэн. Эхлээд нөгөө ахын нөгөө штампыг даруулчих гэж бодоод гар цүнхийг онгоолгоод паспортыг ингээд аваад өгсөн байна. Тэгсэн нөгөө гайлын ажилтан гэсэн гэнэ. Танаа найз яатсан гэсэн чинь арх ууга тасарчлаа гэсэн чинь. За яаж игээ сэрэх хэрэгтэй байна. Энэ камер руу харж байгаа зураг авахулдаг юм аа гэсэн. Тэгэхээр би сэрэж чадахгүй байна. Сая онгоцонд 20 минут үзлээ. Барсангүй шууд штампа дарчгаа тхүү гэл гуйсан байна. Би өөрийн ухаангүй байгаа хүнийг шууд хамаг дараад эх орондоо оруулж чадахгүй. Та хил дамнуулан хүн хулгайлж байгаа ч юм билүү? Би эсвэл immigration дуудах уу гэж айлгсан. Энэ үгийг сонсоод өргөс авсан юм шиг хамаг архинд гарцсан гинэ. Нүдэнд шууд нөгөө Бангкок хилтэн Никол Кидманы нөгөө аймаг харагдаад. Тэгэнгүүтээ сэрээчээ хүүрээ саатуулагдах гэдэг гэсэн өөдөөс хурхраастай гинэ. Уурандаа ингээ шилбрүү нөшгөлөөд хоёр чихийг ингээ хамаг хүчээр ингээ муршигсан гинэ. Тэгсэн чинь яа болтой жоохон унтъя л да гэсэн гинэ. Тэгсэн шалганы офицер та яагаад энэ хүнийг зодоод байгаа юм бэ? Одоохон бол түүнээс хоёр алхам холд гэл. Тэгсэн автомат буутай хоёр цэрэг ард ирээ зогссон гинэ. Яана. За гэл П гэл мэддэг бүх хараал хэллээ. Тэгсэн ашгүй нөгөө чинь нөгөө чихээ дараад босоод ирлээ гэж байна. Буучихсан юм уу гэл нөгөө цэнгэлийг асуусан чинь буухгүй яа дээ аль түрүүнс хойш дуудаад байхад гэл уурлаа. Тэгсэн чи яа үхлээ. Чи ахыхын чихийг яаж байгаа юм бэ? Энэ би юун тэрэгцэртэй сууж байгаа юм. Тэгэхээр хуцаад тэр паспорт аваад штампа даруул гэд. Тэгсэн шалганы офицер ирхмээ та зүгээр үү гэсэн чинь зүгээрээ гэд. Та энэ хүнийг таних уу гэсэн чинь нөгөө ах энэ манай дүү байгаамаа гэсэн чинь та гол нь хэлж байгаадаа итгэлтэй байна уу гэд. Тийм ээ энэ миний хайртай дүү байгаа гэд. Тэгээд welcome to Thailand гэдэг нөгөө штампа дарсан юм байна. Тэгсэн маргааш нь болсон гинэ. Цэнгэлээ шараа тайлах гэсэн гинэ. Тэгэхээр хуцаад тэр халахад очиж уугаараа гэд. Яа. Ястон нэр пагтлуулдаг нүгэр юм аа нэрэ. За, хоёул хамтран ажиллаж танилцуулсны дараа үргэлжлүүлээ идэх. За, одоо өнөөдөр 14 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дархлаагаа дэмжих амархан боллоо. За, ашигтай бактеритай амтд цэлцэгнөр лаб 2 жилийн хамтран ажиллаж байгаа. За, хоёулаа сайн нөгөө нэг ногооныхоо өнгөрсөн 7 хоногудад өнгөрсөн өдрүүдэд болохоор байла өдрийнхөө ногооны эргэцэг хангаад идсэн шүү дээ тий. Энэ цагаан ямар ч. За одоо наадах чинь ашигтай өдрийнхөө ашигтай бактерийг амнаанаас. За би ихлэ амсаад. За зандаа идэж үзүүлнэ би ярьж үзүүлнэ. Гоё амттайгаас амар гоё. Үнэхээр гоё. За Джеймс амт гэж. За тэгэхээр бид нэр өдөр тутамд ингээд хичнээн ашигтай бактери ингээд одоо өтгнөөрөө гаргаж алддгийг бол мэдэхгүй тийм үү? Тоож бугаасаа баршгүй. Тэгэхээр ашигтай бактери алдаад байдаг. Гэтэл бид нэр хоол хүнснээс ашигтай бактери авч чадж гэнэ үгүй юу гэдэг маань бас одоо үл ойлгогдсон байдаг тий. Тэгэхээр ер нь бол ашигтай бактерийг ашигтай гэхлээр угаасаа ойлгомжтой одоо нэг ашигтай бактери гэж ийм юм хэлнэ гэх шаардлага байхгүй. Манайхан бүгдээр мэддэг болсон баг. Тэгэхээр янз бүрийн ашигтай бактериуд гарсан. Гэхдээ энэ маань өөрөө цэлцгэнүүр хэлбэрээр учраас идэхэд маш хялбар дээрээс нь гоё амттай байгаа. Тэгэхээр та өдрийнхөө хэрэгцээд ашигтай бактерийг нэг ийм уут сая зандаа дөнгөсөө идэж үзүүллээ. Идэж яана л гэдээ ойлгоч. За харагдахгүй байдал нь хайрцагаараа бол ийм салгаатай байгаа шүү.
ийм салгаатай байгаа. За тэгээд хамгийн гол нь супермаркетуудаар болон эмийн сангуудаар бас давхар зарагддагаараа их онцлог. Номин E-Mart, Хамбургдээ, Эфис болон за эмийн сангууд нь Монс, Аз барам, Хөрмөн болон бусад эмийн сангуудаар борлуулагдаж байгаа. Тэгэхээр та супермаркетаас ч авч болох нь, эмийн сангуудаас ч авч болох нь энэгээр онцлог байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 95 80 23 46 80 80 23 46 гэсэн дугаараас аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ашигтай бактеритай амтд цэлцэгнөөр Lab 2G-ийн хамтран ажиллаж байна. Баярлалаа. Ингэж харалтаа өгч тэгнэ. Би нэрээ ойдлын машинаараа ч гэсэн одоо нөгөө 20-оос илүү дахиуландөө зандаа гинэ. Нэг гоо надаас хүмүүс дөрн хамгийн богинохон хөөрхөн онгой байна гэх гинэ. За өргөжлүүлээд цэрэн гэдэг хүний цаастыг уншаа. X-Men салснаасаа хойш 8 сар гарны дараа холбоо барьлаа. Энэ залуугийн пост те. Уулзах хэрэг хоёлоо нэг дээр Алтан намар гэдэг хүнийг эмэгтэй гээл яриад исэн чи тэр нь эрэгтэй хүн байсан гэж шүү дээ. Уулзах хэрэг байна гэв мэдээж би татгалзаад уцаа таслахад зогсоо зайгуу залгаад 5 минутын ахтал болно. Хүсэл би яваад очие гэж шалаад байхаар нь ойрхон кафед уулзахаар болов. Тэгсэн төрөх төгсөн юм уу гэмээр цөндөргөц даалчхаж би ч таргалаа юу эсвэл дараагийн хүнээ тийм хурдан олоо юу гэж даажигнав. Гэтэл энэ чиний хөгд гэж байна. Би жаахан шоконд орж чимээгүй сууж байснаа. Минийх гэсэн ямар нэгэн шошго тэмдэг олж харахгүй л юм шүү гэж найргав. Тэгсэн энэ үнэн болох тухай бас намайг хэрэг сансан тухай хэдэн цаг лекц тавьж би ч тархиа бүрэн угаалгаад эргэж эвлэрхээр болов. Тэр өдрөөс хойш 20 гаруй хоногийн дараа эмнэлэгт очиж би гарыг нь атгаад найз бүсгүй маань төрлөө. Шоколадчгал боор бараг хар гэж хэлэхэр хүүтөрж би ч айх гахах уурлах зэрэгцөө. Нэг сувлагчаас хүүхэд иглээ төрөхдөө ийм өнгөтэй байдгүй гэж аяархаа асуу. Сувлагч заримдаа л гэж байна. Надад хэлэх хүүхч болдохгүй чих түнгнэр тарих задрах гэж байлаа. Эмнэлгээс гараад 1 сар хүүхдэд ажиглав. Арсны хөнгөн яг л хിവэрээ. Юу юм. Би найз бүсгүйгээсээ тэсгэлгүй асуулаа. Яагаад ийм хар арьстай байгаа юм бэ? Тэгсэн найз бүсгүн аав нь хар арьстай Америк хүн Монголч эрдэмтэн байсан гэн. Би танаа аав ээжийг мэднэ. Хойлоо цагаан гэхэд тэр аав чинь хойд аав гэж байна. Би хэсэг тэнэгэлзв. Тэгтэл манай аав ээжээс амаараа асуусан ч болно. Эсвэл би төрсэн гэрт нь очиж альбом үзэж болно гэж байна шүү. За яаж аав ээжээс нь асуур тэнэгдэхэд гэж бодоод аав ээжинд нь очиж альбом үзэхэр боллоо. Хэд хоногийн дараа ээж нэрд найз бүсгүйг маань хүүхэдтэй навч явлаа. Миний ажил маргааш нь дуусч араас нь очив. Очоод нэх удалгүй хоол цай идчихэл альбом үзмээр байгаагаа шууд хэллээ. Хэсэг гуйлгаж байгаад надад альбом авчирч өгөө. Тэнд ээж нь ахуулсан хар арьс залуугийн 3 ч зураг байна. Нэг нь бараг үнсээд ахуулчих. Хуушны зураг гэхэд арай задгаа юу гэж бодсон чи Америк хүн болохоор аргагүй дээ гэж бодлоо. Бас их нандинаж хадгалж байсан бололтой гэмээр зураг нь элэгдэж гэмтсэн зүйл харагдсангүй. Ингээд сарын дараа гэр бүлийн зураг татууллаа. Зурагчин та нарыг сайн хүмүүс байхаа гэв. Бас Африкийн усны хомсдол өсвөлнгийн тухай ярьж байна. Бодвол өргөж авсан л гэж бодсон баг. Түүнээс хойш 3 сарын дараа хатам аав ээж муудалцав. Хатам аав ууд цогтоод хатам ээж рүү агсарч байна. Би тэр хар залуутай зургийг чи харсан шүү гээл. Хатам ээж юу хар залуу вэ? Солиорчгоо юу хөвшөрч өгөх гэж ээж хүн хардаад гэж байна. Би хажуугаас хар залуу гэж ихнэрийн төрсөн аавыг хэлээд байгаа юм биш үү гэж тайлбарлах гэж орлоо. Юуны чин дурсан аав энэ тэнгэл аав штэ гэж нөхрөө зааж байна. Хэрүүл хурцтаж хадмуу цалах дээрээ тулгаад ихнэр тиссэнгүү үннээ илүү. Намааг үнэмшүүлэхийн тулд ээжийнхээ зургийг хар залуутай фотошоптуулж эвлүүлсэн. Намааг харсны дараа тэр зургийг нь хаях ёстой байсан ч мартсан байж. Би бачуурч газар дээрээ ухаан алдав. Эмнэлэг түргэгдэж эм сэрээрээ гэж байхыг сонсох шиг болов. Тэгээд сэртэл ажлын хүн сэрээрээ ажилдаа гараарай гэж байдаг юм да. Бурхан минь арай л муухай зүудлээ гинэ. Ямар амар хэрэг нэрээ. За нэг хэдэн сарын би Угтцхая Шиноно гэдгийг би Япон үг гэж боддог байсан. Тухай пост оруулсан сонсогчдын групптэй. Тэгсэн чи тэрний дор бараг 400 комент. Би бас энэ дууг тэгж боддог гэсэн, энэ дууг тэгж боддог гэсэн гэдэг. Тэгээ баахныг цуглуулсан байгаа. За. Ногоон чинх тий. Хурд хамлагийн дуу
багада байдаг да. Үнээс зэлмэг хүүхдийн гэр гэж үгүй гэж сонсоод байсан гэсэн чинь үнээс зэлмэг хүүхдийн гэр гэж үгүй гэдгийг бас сүлд мэдсэн гинэ. Хүүхдийн гэр гэж үгүй. Хүүхдийн дөө. Ямсрын гэд маа сонсогчдыг нэ. Ундаг дугуйг баг бах та. Мундаг дугуйг сонсоод яста нэг мундаг ид байдаг бах та гэж боддог байсан гинэ. Мэгмэр жоохон даваад талаа гэдэг хөө. Дундхүү цэцэрлэгт хэдэн шүлэг сураад бүгдийг нь холиод уншдаг байж үлээ. Миний имээ мундаг юм бүхнийг мэддэг өвөл болохоор даардаг хүсэн доогор шургадаг гэмэд. Шот болж мөрөсготлаа. Ямар гоё дээ. Миний имээ мундаг юм бүхнийг мэддэг. Өвөл болохоор даардаг өсөн доогоор шургадаг гэмэд. За Гэгээ наран илчээрээ гэдэг нэг хонхын дууд шүү дээ. Бээрсэн толгодыг гисгэн гэдэг. Тэгсэн тэрийг бээрсэн туглуудыг гисгэн гэдэг. Тэг сонсдог байс. Тэгээ бүр яг тэгдэг гэд бүр ингээд найзуудаа маргалцсан гинэ бүр. Тэгээ бүр маргалжаад яг ингээд сонсон ч үнэхээр өөрөх нь буруу. Тэг ялагцнаа бодохоор л бүр ингээд өөрөх нь чихэндээ амир гомдсон гинэ. Бээрсэн тоглоодыг гисгээ гэдэг хэрэг. Яа гурвч лонгаан юм гэдэг хүн нэг бас хон хамлаг нэг альбан дасалгааны цонхоор гэдэг байдаг шүү дээ. Тэрийг заяа. Альбан дасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана. Алхаж яваа хүмүүсийн аль байдаг нь харагдана. Аль байдаг нь харагдана. Ямар зав. Аль байдныг нь харагдана гэж дуулдаг гэд 8 дугаар ангида нэг найз маань уурлаад зөрөөд байсан. Уул нь бол аж байдал л да гинэ. Аж байдал нэг тийм тий. Алхаж яваа хүмүүсийн аль байдаг нь харагдана. Амар. Яа. Инхээ жаргалд гинэ. Нөгөө жижигхэн галзуу хүнд өвөл хүүт юм да гэж дуулдаг. Тэр нэг хүүхэд байсан байна. Тэгсэн чинь найз нь тэрийг бас нэг хүүхэд засч өгч юм гинэ. Жижигхэн галзуу хүнд өвөл хүүтэн гэдэг юм аа. Жижигхэн галзууханд гэдэг юм аа. Амар залруулж байхын сонссон гинэ. Хөрг юм бэ. Манай охин ногоо модоо тарья гэдгийг тайрна гэж ойлгоод тайрахгүй гэж албаар дулдаг гэж хэлдэг. Мамуу найшир үеийн дуу өстэй тий. Манай ангийн дарга нараа штэ. Оо тийм үү. Угаасаа ярьжсэн. Нөгөө мамуу найшир гэдэг нөгөө цэцэрлэгийн хүмүүс бүгдээрээ дуулж байгаа штэ. Тэгээ ногоо модоо тарья гингүүл гав ганцаар ногоо модоо тайрахгүй гэж ордог. Амар нөгөө экологч хүн байгаль ихтэй хайртай. Тарья гэдэг нөгөө тайрна гэдэг нөгөө угаасаа ойлгоцсон. Тэгэл ногоо модоо гингүүл ганцаар тайрахгүй гэж. Лэн шиг босч. Ямар хөргий. Мангар өөртөө итгэлтэйгээр дуулж штэ тэ. За нэг дуучин долларын нэг эр хүн гэдэг дуу байдаг штэ. Нөгөө амьдралын эм алтан баг нь эр хүн байна гэдэг дуу. За амьдралын эм алтан баг нь эр хонь байна. Эр хонь байна гэж сонсдог гэсэн гэнэ. Юу хонь дуулаад байгаа юм бэ? Тэгээд одоо энэ хүний дууснаар бол тий амьдралын эм алтан баг нь эр хонь байна гэж дуулдаг шүү дээ. Эр хонь байна. За одоо 14 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дидиш хамтран ажиллаж байгаа. За тэртээ 2008 онд үйл ажиллагаа эхлүүлж Монгол орны өнцөг болон бүрт хэрэглэгчтэй оршин суугаа газрынхаа дэд бүтцийн хөршлөөс хараат бусаар дотоод гадаадын телевизийн сувгуудыг үзэж мэдээлэлээс хоцрохгүй цаг үетэйгээ хүл нийлүүл алхах боломжийг олгож эхэлснээс хойш Лидиш компани маань одоо 15 жилийн өн дээрээ багц шинжилт хийсэн байгаа. За ямар шинжилт хийсэн байгаа лээ. За 3 багц гаргасан. Стандарт багц, хайпи багц, супер багц гэдэг. Стандарт багц нь болохоор сарын 15,000 төгрөгийн үнэтэй. Гэр бүлийн гишүүн бүр зориулсан сувгууд байгаа. Энд нь хүүхдийн сувг, entertainment сувг, танин мэдхүн сувг гэх мэт. За ингээд 86 сувг байгаа. Хэрвээ 15,000-аас илүү 10,000-ыг өгч юм бол 25,000 төгрөгөөр бүр 120 сувгтай болно. Нөгөө 86-аас нэмэгдээд энэ дээр нь юу нэмэгдэх вөхөр нөгөө
хамгийн олон кино сувгууд багц нэмэгдэн, хойлууд болон дэлхийн шилдэг кинонууд нэмэгдэн. Сүүлийн үеийн шинэ Монгол кино гардаг тийм кино сувгууд нэмэгдэв. Хэрв одоо ирчүүд ялангуяа сайн анхааралтай сонсож байгаарай. 30,000 төгрөг төлөх юм бол 120 сувг байсан бол 124 болно. Энэ дөрвөн сувг нь юу гэхээр нөгөө спортын супер сувгууд. Одоо нөгөө Премьер Лиг сагсаа үзнэ гэсэн үг. За тэгээд мэдээж нөгөө өмнөх хэрэгжилж байсан хүмүүст нь бол ингээд багцынхаа үйлчлэгийн хугацааг хараахан дуусаагүй байгаа бол сунгаад явчих болно. За тэгээд хугацаанд дуусны дараа одоо энэ 15 20 30 мянгийнхаа багцууд руу шинжлэхсэн багцууд руу орох нь байна тийм ээ сонголтоороо. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Диди хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үжилтөө постууд маань үргэлжилсээр байна. За дуунууд дээр явж байгаа ш. За баярмаа мууч урал гэдэг хүн. Манай дүүнэр зурагт үзэж байтал имээ харчаад юу муухай юм үздэмдээ гэтэл нөгөөдөл нь имээ эн чинь нохоо зодон байхгүй юу гоё штэ гэж тэгтэл имээ хэсэг харж байснаа. Тэгээд тэр нохоо нь хаана байгаа гэсэн гэдэг гинэ. Нөгөө WWF тий. За гантлах тийм ээ. Хонхон цэцэг 8 дэлбэ те. Гэтэсэн чинь амар романтик тэгээ дуулдаг байсан гэнэ. Хонхон цэцэг 8 дэлбэ тэгсэн чинь салхин цогтон найган дэлбээсэн. Гэтэ ямар сони яаж бодсон салхин цогтон найган дэлбээсэн гэдэг үгүй яаж хонхон цэцэг 8 дэлбэ. Би ер нь ихэнхдээ бас ингэж дуулдаг. Гэхдээ яг энэ дууг шилтэй. Би яг ингэж өөрийнхөө за мэдээч юм гоё үг байгаа. Ингээд буруу цээжлдэг. Тэрэндээ итгэ явчихдаг хамгийн амин. За. Чимгээ дуурж өгнө. Манай хоёр найз өтөлжтэй хоёр туурай минь гэж дуулж. Өтөлжтэй хоёр туурай минь. Нөхрүүд нь туурай хөдөлгөөрөө яа тийм гэж ангонд орж байлаа гинэ. Өтөлжтэй хоёр туурай минь эстэй уулын. Өсгсөн хүүтэн нүndi хилөө гэдэг дуу байхгүй юу? Хоёр туурай минь өтөлжтэй. Суурт бай маш бат гэсэн гинэ. За. FM-ээр ингэ сонсч ирсэн чинь дуулж чаддгүй дуучин болдоо гэд болдгоо. Энэ дуучаа одоо сарантуй ямар сонио юм бэ? Болдыг дуулж чаддгүй гээл бодвол энэ хоёр хоорондоо муудсан юм бах та ухааны боддог гэсэн гинэ. Тэгсэн чинь нөө зөв үг нь дуулж чаддгүй дуучин болдог гэдэг нь болдог гэж дуучин нэг нь дуулахаа болдог гэд. Ямар гүйлтэй мэнэрэ. Дуулж чаддгүй дуучин болдог гэдэг юм тийм. Би жинхнээсээ бас яг дуулж чаддгүй дуучин болдог гэж яг сонсдоо шүү дээ. Би eerтэй те том болсон хойноо хүртэл ингээ андуурч исэн үг нь юу вэ нөгөө нэг бурхан зоргыг нөгөө бурханд байдаг штэ тий. Хөрсөн цогцооч дэлхийдээ үлдээж гэдэг би амар олон жил хүссэн цагтаач гэж дуулдаг байсан. Тийм гоё дуу яаж байгаа юм чи. Дэлхийгээ содож гэхээр хүссэн цагтаа л би ингээ үхэх гээд байна штэ тий. Тийш дуулдаг байсан штэ. Бүр дараа нь амар харгас үхтэй байгаа штэ. Надад тэр л зэмэн санагдчих. Хөрсөн цогцооч дэлхийдээ үлдээж хүсэл мөрөөдлөө чи өөртөө аваад гэж дуулт юм байлээ л дээ. Би дуулж чаддгүй дуучин болдоо дуулж чаддаг дуучин зандаа гэд дандаа тэг солиордог байсан штэ. Хүүжилтэй хүмүүс юм. Манай нэрч ингэнэ нас явнаа гэж нэрэлүүд юм а 100 татгаар тасарч юм зурагт үзэхээр унтчих юм гинэ. Энэ хорвоо дэлхий дээр чамаас минь илүү бүсгүй байхгүй шүү дээ гэж бүсгүй нь бас хааж үзээ юу чи гинэ. Одонгоо тэгнэ. Манай багд болохоор маамуу наашир танай тоглоё гэж дуулдаг гинэ. Тэгээ аавын найз заавал айл тоглож яах гээд байгаа юм гээл уурсан гинэ бүр. Ахир дуу заахгүй гэсэн. Маамуу наашир танад хоёлоо тоглоё. Багасаа тийм мэл. Бүсгүй минь чи нэмсгэлж яваарэ гэсэн чинь цэмцгэрхэн майхнаа чимэж яваарэ. Цэмцгэрхэн майхнаа чимэж яваарэ. Йой, цэмцгэрхэн майхнаа юу? Уул нь юу лээ, үг нь юу лээ? Цэмцгэрхэн байглаа штэ тий. Цэмцгэрхэн байглаа чимэж яваарэ гэдэг штэ тий. Хатан дээрээс унаг алсан гэнэг амар дойдог тий. Хатан дээрээс унаг алсан харагч гүний унгаа. Хатан дээр унаг алсан харагч унаг алсан гэж байна. Амар хэрэгс дуу гэж боддог. Тэгэл дараагийн бадг бас ямар газар ч гин унаг алаа. Тэгээ унаг алаа л явдаг тэр нэг.
Уулан дээр унгасаа. Люмин амтли дээшээ сэмби гэд. Тэгснийн дөөшээсэн би гэж сонсдог. Дөөшээсэн би. Тэр гой сонсож шин. Яа, хөвгөлтэй хүмүүс шүү нэрээ. За хотын гудамж шин он мэн гэж байсан да. Манай найз гинэ. Тэр чи ямар дээд үлээ? Хотын гудамж шин он. Хотын гудамжинд шүн юу гэдүүлээ тэр чинь? Шүн мэдгүй юу гэдэг. Нэрнэ гэдэг лөө юу гэдүүлээ? За зүгүүр нас хэлээрээ манайша. Ямахов ямасаул гинэ. Яг тэгж дуулдаг гэсэн тий. Тэгсэн чи одоо you are my love, you are my soul гэсэн үг юм билээ шүү дээ. Оо тийм үү? Чи бол миний хайр, чи бол миний одоо ингээд баг сэтгэл зүрх гэдэг бид нар ямаха ямаас чи тэгвэл нэг юу штэ нэг I just call to say I love you юу гэж дуулдаг байсан. За яг үнэн гэлч. мэдгүй. Би л тэр юуг ингэж дуулдаг гэсэн. Болооч та аав минь наалгадаа дээж минь нийлэгдээд болооч та гэж. Наадах юм болохоор бид нэг бэлээ шатлаа ээж минь наавч өгсөн аав минь наавч өгсөн бэлээ шатлаа гэж дуулдаг гэсэн. Бид нар болохоор. Йой. Бас тэр нөгөө Quaya гэж зүгээр voyage гэж амлж тий. В өсөж жоохгүй voyage гэсэн. Яа сонсохоор Quaya гэж. Ингээ бодгоор зүгээр ямар ч хэлний бодолцоолгүй нөтө зүгээр сонсголоороо л авдаг байсан юм шиг байна тий. Гэтэ би ингэж дуу сурдаг байсан штэ. Одоо яг нөгөө бидний ч үед гурван охины дуу одоо энэ сүүлийн үеийн хүмүүсийн мэдгээр бол галагийн дуу гэсэн үг штэ. Гурван охины дуу анх нөгөө гурван урнаа дуулдаг байсан штэ. Тэгээ одоо тэр хөвгүү мөвгүү тэгээ нөгөө нэг өнчин тоглоом мооруудны чинь касетэн дээр ингээд нөгөө зогсоож байгаа л үг нь бичиж аваад тэгээл дараа ингээ мөрөөр нь тэгээд яг тэгэд сурдаг байсан. Чи тэгэд сурдаг байсан уу дөө? Тий, ингээд нөгөө багийн бид дур юу яаж аахгүй гитар сураад тэгээ нөгөө Hotel California-г ямарсан гитарын ингээд хальт өөрсдөө хэмжээ сурчиж байгаа. Тэгээ нөгөө дуулах хэрэгтэй байдаг. Тэгээд нөгөө бид нар дундаа инхээдг нь англи хэлтэй. Тэгээд ингээд сонсож байгаа л цаа чи ингээд нэг кириллэр яг ингээд буулга галгилдаг байх. Тэгээд бид нар дараа нь яг тэр цаас хадгалсан мэжүүд хожуу харсан чи тэрэн дээр нөгөө Mercedes Benz гэдэг үг нь байхгүй. Юу бичсэн гэдэг. Тэгчгүй дуулаад исэн гэвэл одоо амар ичдэж шүү. За үнэхээр хөвгөлтэй байлаа. За нүрээд 2023 оны 3 дугаар сарын 10-ны Баасан гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс ихийг сонсож илүүг мэдээг сураатаар шууд түрээд өндөрлөж байна. Тэгээд маш гоё хөгжилтэй постуудыг хамтдаа хуваалцсан. Зантаа баярлалаа. За баярлалаа гэрлээ. За өргөжлөл эрхэм сонсогчдаа цагбрийнхэнд явдаг радио мэдэг үлээ авч сонсны дараа 15 цаг 15 минутаас элдв шпи нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүлээн авч үзснээр нэвтрүүлгийн хамтран аялагчаар дидиш болон дархлаагаа дэмжих амархан боллоо ашигтай бактеритай амтд цэлцэгнөр лаб 2 желий хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Дидиш. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч ашигтай бактеритай амтд цэлцэгнөр лаб 2 желий. Дархлаагаа дэмжих амархан боллоо. Мэдээлэл авахудас 9580 23 46 8080 23 46 3 2 1 эфир. Үдийн хачир нэвтрүүлэг хөтлөгч Зандаа хөтлөгч Гэрлээ. Дэлхийн монголчуудын эмзэл радио 88.3